Ердөө арах минут болох утга гаман ашиглахгүйгээр ийм гоё шүл ижлээ. Лайк дараа ширээ чадвалаар манаха. Нэрээ сошиалор хүмүүс чи ил гал дээр хийсэн юм шиг амттай шүл байлаа гэд байхаар нь би чинь лавшаа шүлний хүчийг амлаж үзьегээд хайж боллоо. За би 2 төлөв ингээд өнөөдөр чанаад амлаж идэж үзсэн. Ойролцоогоор литр 200 г буцалж байгаа усанд бос амтлагч гойм гойгээ буцлах нь. Энэ шүлнийх нь амтлагчийн нэг л бүр амар гоё өнөртэй дунсаа бүр гэрээр дүрэн л гоё өнөртөөс. Хүүд сэрүүний үед нэрээ 7 хоногт 3-4 удаа шүл хийж идэх хэрэгтэй юм билээ шүү. Багцрын бослонгууд нь өөс нь аваад биелүү баяжуулах гээд өвчүүний мах унчир 2 хийж өгсөн. Өөртөө ногоос өнгөдөг нь хүүхдүүдтэй бостой шүлэн ашиглаа. Ёо энэ шүлний өнгөд нэрийг харалтаа бүр айгүй гоё юм билээ. За ингээ хоол хаягилцгаая. За нөгөө лавшаа шүлний жүүж энэ шүү дээ. Нэрэл хөдөө айлд очихоор ил гал дээр хийсэн гэрийн шүлтөө хоолны амт байдаг та. Бүр яг тэр байсан. Манай эд чинь зүгээр энэ хоолыг дахиж хийж өгөөр ямар гоё амттай юм бэ л гэдэг. Үүний чинь хоолны хитээ өгөө. Аваа гомно. Би засаа. Архан минутанд бэлэн болдог болохоор хаана хизээд ч идэхэд тохиромжтой юм байна гэж надад санагдлаа. Таад маань ч гэсэн бас өглөө үед дархлаагаа дэмжиж шүлтөө ол идэж байгаарай. Ил гал дээр хийсэн шүлтөө олны амтыг лавшаа шүлний өвчнөөс амтлаарай.